манай архитектур төсвийн бас байгууллага шинжлэх ухааны бүтээлийн наадмыг ингээд 3 төсвөөс байгуулж байна. Манай наадам ер нь бол Монголд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч энэ байдлыг одоо олон нийтэд таниулах, сурчлах юм зорилттой байгууллага юмаа. Тэгээ манай наадмын онцлог бол жил болгон шинжлэх ухааны Нобелийн шагналтын нэрмжтэр болдог байгаа. Тэгээд анхны жил нь болохоор Мари Кюри гэдэг физик болон химийн чиглэлээр 2 удаагийн Нобель авсан энэ хүний нэрмжтэр болсон. Өнгөрсөн жил буюу 2023 онд бол Линус Полин гэдэг физикийн болон энх тайвны чиглэлээр Нобелийн 2 удаагийн шагналтын хүний нэрмжтэр болсон. Энэ жилийн хувьд бол Германы холбооны бүгд найрамдах Герман улсын эрдэмтэн Макс Планк гэдэг хүний одоо физикийн чиглэлээр Нобелийн шагналтаа авсан хүний нэрмжтэр болсон одоо нэрмжтэр болоод явж байна. Үйлдвэрлэлээс арай хэм төсгөр илүү амархнаар хийх арга болсон. За энэ тэмцээн бол ер нь манай улсад маш хэрэгтэй үр хүүхдүүдийн төлөө хийсэн ийм сайхан тэмцээн байгаамаа. За өнөөдөр би шүүгчээр оролцлоо. Энэ оролцоход бол хүүхдийн итвэх маш их сайн байна. Тэг ер нь энэ хэмжээтэй явах олимпиад бол ер нь байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхдүүдийн одоо сэтгхүй их хөгжсөн байна. Эх орондоо юм бүтээе гэсэн тийм сэтгэлтэй инновац гаргасан байна. Ер нь хүүхдүүдийн энэ бүтээгч юм сайхан сэтгэлгээ хөгжүүлээд байх юм бол манай улсад бол ирээдүйн одоо удирдагч нар, ирээдүйн инженерүүд бол энэ чанаас төрж арах нь дамжиггүй. Ийм учраас би маш их баярлж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа энэ одоо нөхдүүдэд маш их баярлалаа. Одоо л үнэхээр гоё санагдсан. Тэгээд бусад хүмүүсийн бүтээлүүдийг хараад аягүй сонирхолтой санагдсан. Тэгээд энэ жил анх удаа орж байгаа болохоор бас жоохон төвшрөггуутаад тэгээд бусад хүмүүсийн юуг бүтээлүүдийг хараад аягүй санаа аваад тэгээд аягүй сонирхолтойсаа. Одоо ер нь бол бүгдээрээ үнэхээр одоо маш их хичээсэн нь харагдчихилээ. Бүр үнэхээр олоодаа туршсан гэдгээ бас ярьж илээ. Тэг хүүхдүүдийг хараад хахад ерөнхийдөө бол давтагдсан санаадад бол нэг их харагдаагүй. Тэгээд үнэхээр олон бүтээлүүд байсан. Ер нь үеийн мань хүүхдүүд маш мундаг санагдсан. Яг бүгдийнх нь бүтээл айгүй бахархмаар айгүй гоё санагдсан. Тэгээ 5 дугаар ангийнхан айгүй мундаг байсан. Бас 10 дугаар ангийнхан нэг бүтээл хамгийн шилдэг нээсэн гэж бодож байна. Ингээд томчуудаас илүү багчууд нь ингээд илүү сэтгэдгийг харсан. Тэгээ ерөнхийдөө багчуудаас нь илүү амар гоё санаа гарч ирсэн. Энэ болохоор хамгийн удаан бууж исэн болохоор үрэлтийн коэффициент нь ингээд хамгийн их нь байсан гэсэн үг заа. За тэгээд бид нар хоёр дахь туршилтаараа болох дээр ингээд гутлын уулны нэгтчлийг судалсан. Энэ ингээд гутлын уул байгаа штэ. Тэрнээс бас урагшаа гараад ингээд газартай нэр жинхнээс контакт хийдэг хэсгүүд байгаа те. Энэ хоёрын харьцааг пропорцоор нь бид нэгээд үрэлтийн коэффициент нөлөөлч нь үү гэж үзсэн аахгүй юу. Тэгэд үзсэн чинь ингээд нөлөөлчихсөн. Энэ их багтсан илүү их үрэлтийн коэффициенттэй байсан гэж гарч ирсэн. Энэ хоёр судалгаагаа нийлүүлээд энэ хамгийн төгс хэ гэж ингэж гаргасан байгаа. Энэ болохоор гадуураа ингээд маш цуцаан ингээд хэлбэртэй. Тэгээд дотроо болох дээр нэгт ихтэй ингээд олон дүрс байвал хамгийн сайн бол 3 дахь удаа орж ийн гэдэг чи одоо дахиад шин бүтээл одоо ингээд шин оролцогч одоо тэг дахиад шинжлэх ухааны агуу бүтээл ямар хоол гэж ирэн боддог байгаа. Одоо тэр бодол маань бейсмен одоо 3 дахь жилдээ одоо шин садан бүтээл их зөндөө байна. Ялангуяа Ер нь бол бүтээлч байдлыг Монголд таниулах, сурталчлахад бол жоохон төв бэрхшээлтэй байсан юм аа. Чинийхөө бүтээл гэж хийдэг хүмүүс, бүтээлийг ойлгодог, тэрийг ач холбогдлын ухаарч мэддэг хүмүүс их байдаг боловч
хүүхдэд тэрийг одоо олон нийтэд таниулах, би бүтээлч юм хийж байгаа гэдгийнхээ ач холбогдлыг ойлгох хараахан тийм одоо тэрийг одоо бусдад мэдрүүлэх тийм боломж айгүй хязгаарлаг нөлөөтэй. Ер нь бол одоо юмнаар юм ичдэг одоо гарын дуруу материалаар гоё ажилтдаг машин механизм одоо химийн ураж туршилт за тэгээ юм ичдэг хүмүүс их ховор. Тэгээ уг нь бол тэр баялаг бол Монголын үндэсний баялаг байна. Яг тэр хүмүүс байснаар улс орныг хөгжүүлдэг. Улс орныг бол хоёр л үндсэн одоо хүчин зүйл хөгжүүлдэг юм байна. Нэг нь болохоор инженерийн шийдэл буюу одоо энэ бүтээлч хүмүүсийн мэдрэмж, ур чадвар, энэ одоо мэдлэг, хоёр дахь нь ажиллах хүчний ур чадвар. Тэр хичнээн оюун ухаандаа бүтээсэн гахалтай бүтээл нь гараар ээж чаддаг байхгүй бол тэр одоо инновац бол төрөхгүй. Тэгэхээр бидний гол зорилго бол эхлээд тарихаараа бодож оюун инновацийг бүтээж чаддаг, тэрийг хийж чаддаг хүмүүсийг бэлтгэхийг зорж байгаа. Тэгээд энийгээ бүр 5 дугаар ангиас эхэлж байгаа шалтгаан нь болохоор бид нар бага наснаас нь нөлөөлөх гэдэг. Монгол улсад эрдэмтэн мэрэгжлийн юм нарийн мэрэгжлийн улсууд олон байх хэрэгтэй. Ингэж улс орн хөгжинэ. Тэгэхэд бол бага наснаас нь тодорхой хэмжээнд нөлөөлүүлээд явъя гэсэн зорилготой байгаамаа. За энэ жилийн 2024 оны Super Science-ийн тэмцээнд 5-аас 12 дахь нийт 44 хүүхдийг чиглүүлж ажиллалаа. Нодлон 2023 оны Super Science-д би оролцсон 11-р ангид 10-р ангийн төрөлд оролцоод манай хүүхдүүд алтан медаль, 12-р ангийн төрөлд ороод бол хүрэл медаль авсан. Энэ жилийн хүүхдүүд оролцсон маш сайн байлаа. Нодлонгийн орсонтой харьцуулах юм бол 44 хүүхд гэдэг маань хүүхдүүд өөрсдийнхээ санаачлагаар маш их багшаа ингэж оролцъё, намайг ингэж чиглүүлээч, ямар чиглэлээр ингэ оролцвол болох вэ гэсэн маш их олон санаа гарлаа. Тэгээд өнөөдөр бид бүгд сайхан тогтолцоогоо ингээл оролцоод байж байна. За бусад хүүхдүүдийн сэтгэл гэвэл бус хүүхдүүд нэлээ тийм өрсөлдөөнтэй орж ирд юм байна. Давын хотооны сургуулиуд Arduino кодчлол дээр айгүй нэлээд сайн хөгжсөн байт юм байна. Тэр тал дээр ер нь орон нутгийн хүүхдүүдийг бас хөгжүүлэх багш нарын бас тэр сургалт семинарт бас хамрагдуулж явах ер нь хэрэгтэй. Ер нь орон нутгийнх нь нэлээд тийм судалгааны ажлууд нэлээд сайн хийцгээсэн байна. Одоо эми ургамал тэнгүүтээ байгаль дээлтэй зүйлүүдээр маш тийм сайн судалгааны ажлууд хийгдэв юм. Хотын сургуулиуд ерөнхийдөө програмчлал дээр л илүү тийм гүнзгийрүүлж оролцдог юм байна. Орон нутгийн багш нарыг энэ програмчлалын хичээлүүдийг ерөнхийдөө бас семинар ерөнхийдөө явуулж ямар юм байна. Тэгжээж ер нь орон нутгийн хүүхдүүд хөгжих юм байна гэдэг зүйлийг бас олж харлаа. Ер нь цаашлаад боломжтой одоо биологи гэхэд одоо манай авчирсан бүтээл маань нэг услгааны систем байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө биологтой бас хамтрах боломжтой байна. Одоо нөгөө цэцгийн насжилт, цэцгийн услгааны яг нөгөө тэдгээр зүйлүүдийг бас судлах хэрэгтэй. Тэ чигшлээ өнөө ерөөхдөө тогтмол хэдэн үе байдیں۔ Тэрэн дээр суурьж нөгөө бүтээлээ бас кодчлох тон тэрийг юм бас тааруулах хэрэгтэй юм. Тэгэхгүй бид нар яг нөгөө физикийн үндсэн дээрээс нөгөө програмчлал, Arduino тэдгээр зүйлүүдийг л хүүхдтэй мэдлэг олгож байгаа болохоос яг биологийн талын хичээл дээр бол бас тодорхой хэмжээний мэдлэгийг бас тийм сайн олгож чадахгүй байгаа ш. Тэгэхээр бас хамтарч бүтээл оролцуулах бас боломжтой байдаг юм. Тэгэл олж харлаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа энэ хүмүүст маш их баярлалаа. Жил иргэсэн хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж байна, хүүхдүүд хөгжиж байна. Эдгээр зүйлсийг бас цаашид ингээд жил болгон хийж гараа гэж хэлмээр байна. Өнөөдрийн Science Park 2024 оны тэмцээн үнэхээр гайхалтай өндөр өнгөрч байна. Тэнгүүтээ одоо шинэ үеийнхаа ингээ улс болгоны ингээ хүүхдүүдтэй ингээд танилцаад бүгдийг ингээд шинийг сурч мэдэх юм үнэхээр зугаатай санагдлаа. Тэгвэл шүүгч нар гэсэн шүүгч нартай ингээд өөрийнхөө хийсэн бүтээгийг тайлбарлах нь үнэхээр гайхалтай байсан. Одоо тэгээд энийг тооцоо бүх хүүхдүүдтэй ингээд амжилтсан. Science Fair гэдэг байгалийн шинжлэх ухааны бүтээлийн уралдаан маань ингээд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээ ер нь шүүгчдийн хувьд бол хүүхдүүдийн бүтээлийг шүүхэд маш их хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл сэтгэлээ шингээгээд цаг заваа зарцуулаад эрдэм номоо зарцуулаад ингээд хийцэн бүтээлүүд бол маш бага онооны зөрүүгээр ингээд шалгаруулж гаргаж ирэхэд их хэцүү сайхан бүтээлүүд ерөнхийдөө ингээд ирж байна. Тэгээд жил ирэх тусам ерөнхийдөө энэ ирж байгаа бүтээлүүдийн тоо маань олширж байгаад миний хувьд бол их олзуурах ууштай байдаг. Яагаад гэвэл байгалийн ухааныг сонирхох хүүхдүүдийн тоо олширж гин, багш нарын идвэх сайжирж гин. Тийм учраас ингээд энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн тоо болон бүтээлийн тоо өсөж байгаад бол их баяртай байна.
За миний хувьд бол дизайн технологийн багш нартай, төслөг урлагийн багш нартай ингээд өөрийн мэрэгжил нэгт багш нартай хандаж хэлэхэд бусад мэрэгжлийн багш нартай хамтраад хичээлийн интеграц байдлаар илүү ойлгомжтой энгийн нэг мэдлэгийг олон талаас нь олон шинжлэх ухаанаас судлах боломжтойгоор бэлтгээд ингээд хүүхдэд хүргэх юм бол илүү үр дүнтэй байд юм байна. Илүү богино хугацаанд хүүхдэд олон талын шинжлэх ухааны танин мэдэхтэй болгохын бүрэн боломж биднэрт байна л гэж байна. Тэгээ супер сайенсийн энэхүү тэмцээн гэтэд туршид төрийн бас байгууллагууд зохион байгуулж энэ үйл хонд би маш их талархаж байна. Яа тэгэхээр би ч одоо шинжлэх ухааны химийн багш хүн энэхүү мэргэжлэр одоо ийшэр хүүхдүүд өгж байгаа нодлонгийн одоо орж исэн энэ жилийн оролдож байгаа хүүхдүүдийн эсэлтийн эргэн шалгалт өгч байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа байхгүй юу? Тэрнгээр маш их давуу талтай байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ тэмцээнд юу н оролцсноо гэдэг нь хамгийн их чухал. Тэгэхээр энэ жил ингээ оролцоод улам дахиад цааш нь дэлгэрүүлээд ингээд явах юм бол бас залуу багш бидний хувьд хими хичээл, физик, биологи гэд шинжлэх ухааны хичээлийг одоо хийж заах туршилтууд гээд маш олон гол сонирхолтой болж өгч байгаа. Дээрээс нь эцэг эхчүүдийн маань дэмжлэг, хүүхдүүдийн маань багаар хамтарч ажиллах энэ чинхүү хүсэлт ингээд маш их урам авж байна. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдүүдийн тухайд бол ер нь мэдлэг их өргөнтэй, хийж бүтээ ихсэн сэтгэлгээтэй, тэгээд их юм уншсан, багш нарын ч гэсэн одоо хүүхдүүдтэй тусалсан, хүүхдүүд тэгээ багшаас гадна одоо ном зохиол, интернет, Монголын одоо боловсролын том байгууллагууд, институтүүдтэй харьцаж ингэж ажилласан нь бол маш их тааламжтай бөгөөд сонирхолтой байлаа. Сэргээр тэгэхээр чи мөч 25. Ухаалал тэгвэл энэ 38 нь юу? 15.5. 17. Хүн гэдэг үү? 32 ч бас тэр тавилан ажиллах. Тэн ил хөөсөн бүгд. Гэхдээ энэ гэхдээ айгүй хөөрхөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа бас байлаа. Миний харж байгаагаар бол хамгийн чухал ач холбогдолтой тал нь байгалийн ухааны хичээлийг сонирхох сурагчдын сонирхол нэмэгдэх, дээрээс нь техник, технологийн одоо бас хичээлүүд, IT те энэ олон шинжлэх ухаануудад сурагчдад нөгөө өөрсдөө дурлаж тэрнийхээ үр дүнгээр өөрсдөө бүтээл хийж тэрийг ингээд бусдад ярьж таниулах гэх мэтчлэн олон мэдлэг чадварыг олж авч чадаж байгаа нь бол чээс харагдаж байна. Энэ жилийн туршилтуудыг харахад нодлон жилийнхээс илүү их бүтээлч болсон байна. Хүүхдүүд орсон хүүхдүүд жил рүү сайжраад явж байгаа. Яагаад тэгэхээр нэгдүгээр өөрийнхөө хамтааг нэг талаасаа олж харж байгаа. Нөгөө талд бус хүүхдүүдийн хийсэн бүтээлээс одоо урамшиж байгаа. Энэ ингэж чадж байгаа би ч чадна шүү дээ. Өөрийгөө зориулж өөрийгөө хувцлаад тэгээ бүтээл нь илүү сайжраад ирж байгаа. Тэгээ ингээд томорцсон байна чинь ингээд салаад явж байгаа. Нэг хэсэг нь бүтээл хийдэг, нэг хэсэг судалгаа хийдэг. Одоо энэ амьдрал дээр чинь бид чинь эрдэнэт нэг хэсэг бүлэг нь болно, нэг нь инженерийн хэсэг сална. Яг энэ процесс бол одоо ингээд дунд ангид явагдаж байна. Дунд ангийн хүмүүс нэг хэсэг нь бол инженерүүд бол ингээд цаашаа салаа явж байна. Нэг хэсэг нь бол ингээд эрдэнэтэн болоод цаашаа салаа явах юм байна. Тэгэхээр энэ гоё хөрсийг бэлдэж өгч тэр өөрийгөө таньж мэдэх боломжийг манай энэ шинжлэх ухааны бүтээлийн наадам бол олгож байгаа юм байна гэж би бол их урамшиж байгаа.
Шингэн мод ашиглая гэж байна тийм. За энэ бол Сибирьд туршигт. Одоо сайн хурж байгаа. Гуравдугаар нь галт уул бүтээлээрээ сайн шан ерөнхий боловсролын 2-р сургуулийн ариун эрдэнэний баг шалгасан байна. Бүхэл шүүгчтэй адил бид нар бас мэдээнд бодож байгаа. Тэгээд бүтээлүүдийнхаа чанарыг харж байгаа. Тэгээд шалрууллаа. Монгол улсад за би тоог нэг точно санахгүй байна. Гэтэл нэг 2-3 мянган сургууль байгаа. Тэгээ 2-3 мянган сургуулаа ингээд бүгдийн нийт бүрэн хим, физик, биологийн лаборатори болох зардал нь манай улсын нэг жилд одоо нэг 10 км тавих, км засмал зам тавих төсөвтэй адилхан төсөвтэй байхгүй. Тэр бид нэг 10 км замынхаа зардлыг нэг жил одоо тисчих юм бол бид нар 10 жилийн дараа тэр оруулсан 10 км зам маань 100-аар үржүүлээд 10-аар үржүүлээд 100 км зам магадгүй 1000 км зам болох хэмжээний баялаг бүтээгчнэрийг бий болгох юм аа. Тэгээ энэний тод жишээ бол Сэлэнгэ аймагт 2 жилийн өмнө иж бүрэн хим, физик, биологийн лабораторитой болсон тентгийн хүүхдүүдийн байгалийн шинжилгээнд оруулж байгаа хувь нэмэр тэрний сонирхол нь үнэхээр өндөр байгаа. Энэ удаагийн баял одоо шинжилгээний бүтээлийн наадмын наадамд 15 багийн 42 хүүхэд ирсэн байна. Тэр нь бол нийт оролцогчдын 5 орчим хувь нь Сэлэнгэ аймагт ангаар ирсэн байна. Тэгэхээр бодохоор тэр материалын баазыг бий болгох нь бол чухал хэдий ч нөгөө талд нь тэр материалын баазыг иж бүрэн ашиглаад тэрэнд одоо soft skills гэдэг те оюуны хөрөнгө оруулалт хийх юм бол тэрнээс л их үр дүнтэй юм шүү гэдгийг л одоо дүгнэлтийг эндээс хэлхийг хүссэн юм аа. Новлын шагналтан болохын тулд хэдэн зуун алхам байгаа л да. Гэхдээ анхны алхам нь хамгийн хэцүү бөгөөд хамгийн том алхалт гэж бид нэр итгэж байгаа. Тэгэхээр тэр анхны алхмыг бүтээхийг зорж байгаа нь бидний одоо ажлын онцлог байгаамаа. Энэ уралд нэрхээр саагаас нэг юм гэрэл хийгээ юм ирээдүйд итгэлтэй сайн хүмүүс Монголын ирээдүйд удирдах юм байна гэж итгэж байгаа.